Сувдан нулимстай гүйм. Дэлхийн байгаль хамгаалах сангаас байгальд хайртай багчуудаа зориулан бүтээв. Намайг Тамира гэдэг. Би 7 дугаар ангид сурдаг. Би ангийнхаа дэггүй хідэн хүүхдийн тоонд багтдагч. Математик бас биеийн тамирын хичээлд хамгийн дуртай. Манай аав уурхад ажилдаг. Том машины жолооч. Сүүлийн 3 жил баяр наадам тохиолдуулж цөөн хоногоор л гэртээ ирдэг. Би аавыгаа хаяа зөндөө их сандаг. Бас ихч маань оюутан болоод хот явчихсан. Ээж ажилдаа болохоор оройдоо л ирнэ. Өдрийг би ихэнхдээ ганцаараа өнгөрүүлдэг л дээ. Гэхдээ надад 2 сайн найз бий. Тэднийг Чинзоо, Болдоо гэдэг. Тэд манай байрны хүүхдүүд л дээ. Бид ихэнхдээ л гадаа тоглодгийн. Ээж өглөө бүр намайг 9 цагт дуудаж сэрээдэг. Өнөөдөр ч ялгаагүй энэ л цагтаа ээж намайг сэрээж бид цайгаа уухаар ширээний ард сууцгаалаа. Өнөөдөр амралтын өдрөө. Хоёулаа юу хийх вэ? Жаажаагийн дочих уу? Та ажил руу явахгүй үсттэй гэж ээжээсээ би асуулаа. Ээж миний асуултын хариуд ээж нь амарнаа. Хэдэн хувц сугаачхаа тэднийх рүү явцгаая гэлээ. Өндөр нуруутай, хүнгэнсэн дуутай, үргэлж инээмсгэлж явдаг алай хошин үхтэй 60 нилээд гарсан наг захыгаа бид Жаажаа гэж авгаалдгийм. Жаажаа маань л намайг эрхлүүлнэ. Бас морь унах, мал маллах ухааныг зааж хэлж өгнө. Ер нь л асуусан болгонд төвгүй хариулдаг болохоор Жаажаад маань мэдэхгүй зүйл үгүй гэдэгт би итгэдэг. Бид хоёр өглөөний цайгаа ууж дуусаад ээжийг гэрийн ажлаа эмхлэж дуустал гадаа тоглохоор боллоо. Би ч өлгөөрөөс гадуур цамцаа шүүрч пүүзээ өмсөд гарлоо. Цонхоор харсанчлан гадаа салхитай зэврүүн байна. Энэ байр нь 5 жилийн өмнө манайхыг нүүж ирэхэд 3 байрны дунд байсан жижигхэн талбай одоо минийх биш бяцхан жаалуудын тоглодог газар болсон. Харин Чинзоо, Болдоо бид 3 хавхны төмрөөр уралсан ирвэсний хөшөөний дэргэд уулздаг болсон юм. Тэрийг уулнаас хураасан хавхны төмрөөр хийсэн. Тэнд бид 3 уулздаг болоод удаж байна. Би гэрээсээ гармагцаа тэр хөшөөний зүг яаран алхлаа. Тэгээд дөхөөд очтол тэнд Чинзоо, Болдоо хоёроос гадна нөгөө шинээр ирсэн охин зогсож байна. Чинзоо, Болдоо хоёр ямар нэгэн сонирхолтой зүйлийг ярьж байгаа бололтой. Өнөө туяа нилээд нухацтай сонсож харагдана. Би байрныхаа шинэ охиныг анх удаа ойроос харж байгаа нь энэ. Тэр охин дунд зэргийн нуруутай, намхан дуутай, цэвэрхэн тунгалаг царайтай, урт шаргал үстэй, тод гэрэлтсэн хар нүдтэй. Туяа надад их таалагдлаа. Бид туяагийн хамт хавхны төмрөөр хийсэн хөшөөг тойрох зур туяа хөшөөг ярхай ажиглаж харснаа. Энэ бяцхан ирвсэн өрөвдөлтөө юм аа гэж хэлэхдээ залгуулад "Өө, ээж нь хаханд орчих юм чинь аргагүй шүү дээ" гэж бид 3 ам уралдан хэллээ. Тэгтэл харин тийм ээ, энэ хүчтэй араатныг хаханд орсноор дүрслэн хийсэн нь ямар учиртай юм бол? Энэ бяцхан ирвсийн нэг нүднээс нулимс тусаж байна уу та? Гэж өнөө туяа лавлаж асуулаа. Энийг сонссон бид 3 ихэд гайхаж туяагийн нүдийг дагуулan хөшөө рүү гарлаа. Бид өмнө нь энэ нулимсыг огт анзаараагүй байж. Би яагаад ч юм манай нагцах Жаажаагийн зуслангийн хажууханд ирвэс байдаг. Би зуныхаа амралтаар явж байгаад харсан гэж 2 найз руугаа нүд ирмэнгээ хэлж орхилоо. Хөөх, тийм үү? Гисээр туяагийн сониуч харц намайг ширтгэхэд
Би жаахан ичсэн ч тийм ээ. Ирвэс чинь их урт сүлтэй. Хөшөөний ирвсийг хар л да. Бас энэ төмөрн ирвсийг 78 хавхны эд ангиар бүтээсэн гисэ. Хавхны хавчилтыг барьж байдаг гарны тэр олон цагиргыг тайрч аваад хооронд нь нэг бүржлэн хийлгээд энэ ирвсийг хийсэн юм гисэн. Гэхэд Туяа "Гэ яагаад заавал хавхаар хийсэн бол?" гэлээ. Бидгоороо энэ хахнуудыг хэд хэдэн сумын сургуулийн хүүхдүүд айлуудаас цуглуулсан гэсэн. Тэр хүүхдүүдийн санаачилсан хавх цуглуулах аяныг байгаль хамгаалах байгууллага дэмжиж тэгээд тэрний хүчинд маш олон хавх цуглуулан устгаад энэ хөшөөг босгосон байхгүй юу? Гэж мэдэх чадлаараа хариуллаа. Ирвсийн хөлийг хавчсан энэ хавхыг харахад ёстой аимшигтай юм аа. Гүй салгаад авчихмаар санагдаж байна. Гэж Туяа хэлээд гинэт нэг зүйл сансан аятай эргэж харснаа. За найзуудаа баяртай. Би явж имээдээ цай чанаж өгье. Шинээр ирсэн болохоор надад таньдаг хүн бараг байхгүй. Та гуравтаа танилцсандаа баяртай байна. Гэж хэлээд гэрийн зүг эргэлээ. Туяаг цааш яваад өгмөгц Чинзо "Тамира, чи яста буурж өгвөө. Ирвэс харсан гэдэг чинь худлаа эзтэй." гэж намайг шоолон инээхэд би тэгээд өөр юу хэлэх байсан бэ? Та хоёр чинь өөрөө дуурахгүй байсан биз дээ. Нэрээ бяцхан ирвэс уйлж байгааг бид яагаад анзаараагүй юм болоо? За 2-7 хоноод хичээл тарлаа. Энэ зун Жаажагинд очихдоо ирвсийг жинхнээсээ харна та гэлээ. Тэгтэл болдоо. Тэр чинь хад асахтай адил өнгөтэй зүстэй уулын бөглөө хавцалт байдаг. Хүнд барагтай бол харагддаггүй амтан гисэ. Чи чинь тэгээд харж чадах юм уу доо гэлээ. Хүй харчихвал яах юм та хоёр? Тэгвэл мөрийцгөө. Тэги мөрийцээ. Харин чи ирвсийнхээ зургийг бидэнд авчирч үзүүлэх ёстой шүү. Бас харсан тухай сэтгэлдээ тэмдэглэн хөтөлж ирээрээ заа юу. Тэрийг чинь байрныхандаа бас туяад үзүүлээ гэсэн саналыг болдоо маань гаргалаа. Би ч итгэлтэй наргагүй зөвшөөрч за тэгвэл болж байгаа найзуудаа. Амлалт бол амлалт шүү. Харин би ирвс харж чадахгүй бол яахыгаа бодож байгаад хэлээ. Ингэж бид мөрий тавиад гэрийн зүг явцгаалаа. Намайг гэрт ороход ээж Жаажагийнх руу гарахад хэдийн бэлэн болчихсон хүлээж байлаа. Ээж бид хоёр машиндаа суугаад гэр хорооллын зүг явлаа. Жаажагийн гэрийн хүнийг Адя гэдэг. Жаажа Адя хоёр өвөл болохоор ачзээ нийлсэн сургуулийн 3 хүүхэд харахаар аймгийн төвд өвөлжөөд зундаа хідэн үхэр ямаа сааж нөгөө хэдийнхээ гидсийг цайлгаж өвөл идэх идэ цагаагаа бэлддэг болсоор 3 жилийн нүүр үзэж байна. Бид хоёрыг хашааны гадаа очиход 3 жаалан гүйлдэж ирээд "Даваагчаа сайн байна уу? Тамира агаа сайн байна уу? Сайн уу та?" гэдэл ам уралдан мэд бидлээ. Бидний гэрт арахад Жаажа маань хоймортой тухлаад "Дэггүй шар манд сайн уу? Алуу өнөрлөө" гисээр инээмсэглэн угтлаа. "Жаажа танах хизээ нүвх гэж байгаа юм? Миний хичээл 2-7 хоногийн дараа тарлаа" гэж намайг тэсэлгүй тэдний яриан дундуур орж асуухад ээж маань "Хичээл тарахыг хоног тоолон хүлээж байгаа нэг хүн энд байна" гэдэл нөгөөдүүл инээлтлээ. "Иш, эвээ минь тэгин шүү дээ" гэдэл хошуу зорвойлгон ивэлэх Адягаа харахад сэтгэлд сайхан байлаа. Жаажа Адя хоёр маань байдаг болохоор өвөө эмээдээ эрхэлдэг хүүхдүүдийг хараад би ёор атаархдаггүй. Би ч бас өвөө эмээтэй гэдгээрээ бахархдаг. Адя хөшгөлсөн мах хөрөгчнөөс гаргаад "За шар хүүдээ гурилтай ажил хийж өгнө" гэлээ.
Энэ зур Жаажа бид хоёр шатар нүүхээр гадна сүйдрөвч рүү гарлаа. Жаажа бол миний авралын од. Худлаа хэлснээ үнэн болгоход тусалж чадах ганц шидтэн гэдэгт би итгэлтэй байлаа. Бид хоёр шатраа өрж эхэллээ. Би Жаажаг хожиж байгаагүй ч хожихыг л хүснэ. Жаажа маань тэрэг, морь, тэмээ алдахад юу ч тоодгүй байлаа. Идчгээд хэд нүгэд харсан чинь Жаажагийн бэрс сул байна шүү. Түүнийг аваад л давшиж эхэллээ. Аз таарч эцэст нь Жаажаад анх удаа мад гэж хэлээд л "Ээгэлээ минь Жаажа, би таныг анх удаа хоцсон чинь та надад нэг зүйлээр туслан шүү. Амлаарай" гэлээ. Жаажа ялалтандаа хөөрж байгаа намайг өхөөрдөж байгаа нь илт бүр мошилжиж ирснэ. За юу юм даа тэр чинь минийхөө гэлээ. Би "Та амллаа шүү. Амлснаа заавал биелүүлэн шүү" гэд тулглаа. Тэгээд би найзуудаа худлаа хэлчихсэн юм аа. Мөн ирвсийг нүдэрээ харах тун чухал хэрэгтэй байгаа юм. Энэ учир шалтгаанаа хэлж орхилоо. Жаажа хэсэгхэн бодол болсноо. За хүмүүс ийм зүйлийг амж болдгүй юм. Тийм их азыг бурхан чи бид хоёрт өгөхгүй гэдэл хөнгөн шүүр салтлаа. Жаажа яагаад болохгүй гэж? Таны малнаас ирвэс чон идэж байсан тухай та ярьж байсан шүү дээ. Тэр уул чинь ирвэсгүй болчихсон юм уу? Гэж шалахад "Хой, дуу чи. Хамаа намаагүй бураадал. Гүй яах гэж найз нөхдөдөө худал хэлж байгаа юм бэ? Маргааш очиж үннээ хэл" гэж хизээж уурлаж байгаагүй Жаажа маань зандрангуй дуугарлаа. Жаажагийн өндөр дуунд сүрдсэн би толгой гудайлган гимшиж чимээгүй хэсэг хором суулаа. Гэтэл гэр дотроос "Хоолоо эдэцгээ" гэж адяа дуудахад бид хоёр зэрэг баслаа. Уйлмаар юм шиг гэрлүүгээ ганцаараа явжмаар болсон ч яаж чадалгүй Жаажагийн араас уран муутайхан даглаа. Миний хүү урвайгаад хожигдчихоо юу гэд ээжийг асуухт нь золдоол би уйлжсангүй. Адяагийн өгсөн аягтай хоолыг чимээгүйхэн хоёр гардаж аваад ширээлүү эргэлээ. Бид хоёроос хинч дахин юм асуусангүй. "За миний хүү явъя да. Та хоёр минь хөдөө гарахаа хэд хоногийн өмнө дуулгаарай да" гэд ээж баслаа. Би баяртайж гэлгүй шурт хин гарлаа. Машин руугаа дэгдэх миний араас Жаажа "Хөөе, шар монд минь наашир. Гүй чи та үнсүүлэхгүй явах нь уу?" Гэхдээ нүдэнд цээлгэнэх нулимсаа нууж байж буруу харан очлоо. Жаажа тухнаас минь үнэрлэн үнсэхтэй. "Бурханаас гуй хүү минь. Сонсож магад шүү дээ" гэд ирлээ. Совдон нулимстэй гуйм өгүүлгийн 1-р хэсгийг сонслоо.